Улаанбаатарт яг агарын чанарыг хяндаг толгой цэгүүд идэв штэ. Би өчтөр тоолж үзэхэд 10 хэдэн цэг байсан. 20 хүрэхгүй байсан. Тэгээ Улаанбаатар хотын энэ чинь хүн амын талан амьдарч байгаа. Тэгээд хүн амын талд нь тулгарч байгаа асуудал дээр хитрхи цөөхөн цэг байна гэж би бодоод зөвөр өөрөө бодоод байгаа. Би нөгөө геотехникийн мэрэгчлээ хүмүүс яг юм аюу их датан дээр ажилладаг хяналт монитор хийдэг хүмүүс гэдэг баггүй. Тэгээд тэр мэдээж үр дүн нь бол нэгэн сайн байгаа гэж бодож байгаа. Яг тэр тухайн цөөхөн цэгүүд дээрээ гэхдээ тэр нь хитрхи цөөхөн байгаа болохоор яг одоо иргэн тойрондоо баг хэдэн километрээр 5-6 км баг 10 км ч юм уу радиустай байгаа даа байхгүй. Яг энэ үйлдвэрлэлийн зорилттой. Тэгээд энэ дээр бас харуулж болох нөгөө PM2.5 гэж байгаа, PM10 гэж байгаа. Тэгээд TVOC буюу Total Volatile Organic Materials гэж байгаа. Энэ болохоор нөгөө дэгдэмхий органик нийтлүүд гэсэн үг. Тэгэхээр энэ нь ер нь бол яг манай нөхцөлд бол ер нь нөгөө машины яндангаас гарч байгаа утаа тий тэрл гэсэн үг л дээ. Яг нэг яг гэвэл бензин түлшчийн өөр органик материал учраас. Тэгээд ингээд ер нь нэг арай өөр ингээд аваад үзүүл яа гэм бол гээд 13 байрлал дээр баг тэнгэр, их тэнгэр гэх юм уу, баг тэнгэр гэх юм уу нөгөө нэг maaшлын гүүрний яг уртлаас нөгөө ерөнхийлөгчийн ордны тэр хавьяас тэгээд хоошоо нөгөө 7 буудлыг яг хоошоо нийлж явчихж байгаа гэсэн үг. Нөгөө энэ тэнд хэмжүүл нөгөө нэг дата жоохон утгахгүй болох учраас яг хоошоо ингээ автобусны буудал ч юм уу те ойролцоогоо 1 км-км зайтай хэмжээд хариуг нь гаргаад явцсан гэсэн үг. Тэгээд харьцангуй нөгөө нэг PM2.5 бол маш өндөр байлээ. PM2.5-ын нөгөө нэг үр дагаврууд ч юм уу те уршигуд нь бол бас нэлийн мэрэгжлийн эмчнэр бол бас нэлийн хилээд байгаа юм. За наад захын юу болохоор ерөөсөө л юу болчиход байгаа. Наад захын болохоор ерөөсөө энэ ханаад юу айгүй ихтэй байна. Хатгаа айгүй ихтэй байна те. Хүүхдүүд ялангуяа айгүй ханаж байна. Жирэмсэн ээжүүд нөгөө нэг эрт үлдэх ч юм уу те нэг амар нөгөө эрсдэлтэй хүчин зүйлүүдийг айгүй нэмэгдүүлээд байна гэж байгаа. Ягаад гэвэл PM2.5 гэхээр нөгөө хитрхи нэг тийм танил биш сонсогдоод байж магадгүй. Энэ болохоор зөвхөн маш нарийн ширхтээ тоосонцор одоо хүний өснөөс бараг одоо 30-тай хүний өсний бараг 3% тэнцвэр тийм нарийнхан тоосонцор баггүй. Тэгээ одоо би яг энэ багжийг асаагаад харахаар энэ PM2.5 75 та байна гэж байгаа. 75 та байна гэдэг нь энэ дээр юу гэсэн үг вэ гэхээр зөвхөн хэдийгээр харъя л та тий. Өнөөдөр бас жоохон утаа ихтэй өдөр байна. Тэгэхээр 75 та байна гэдэг чинь энэ бол Америкийн стандартаар ярьж байгаа. Тэгэхээр нэг unhealthy буюу тий алтан боо орчуулаад бичсэн байгаа. Эрүүл мэндэд муу гэж байгаа юм.